үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал ба зорилт сэдвээр ярилцахаар зочноор ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Хатагтай Наран гэрэл аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал иймэрхэн байна. Баярлалаа. Тий. За тэгээд хоёулаа мэдээж аялал жуулчлалын салбараа ярихын өмнө би танаас ер нь нэг тийм таны мэдгүй хэдэн асуулт асуучаад тэгээд одоо энэ гол сэдвэндээ орё гэж ингэж бодсон. За танай аялал жуулчлалын холбоо энэ нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэсэн тодтолтой тийм ээ. Энэ ямар учир байдгийг одоо зүгээр жирийн одоо нэг холбооноос юугаар ялгаатай гэдэг юм бол. За аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэдэг айгүйх яриад байдаг те. Тэгээ нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэдэг нь бол ер нь бол хуулийн этгээдийн бүртгэл гэсэн одоо статус байдаг шүү дээ тий. Компани, нөхөрлөл, хоршоо, сан, төрөмс байгууллага гэдэг. Ингэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7-1-ийн 7 дээр нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэдэг тусдаа юм статус байгаа. За тэгэхээр нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж байгууллага ер нь Монгол улсад манайх бол 8 дахь нь гэж манай хуульч нар хэлсэн. За тэгэхээр нийтийн эрх зүйн хуулийн этгээд яагаад тухайн салбарт байгуулагдах ёстой байдаг вэ гэдг нь одоо бас өндөр хөгжилтэй орнуудын жишгээр төр хувийн хвшил за тэгээд тухайн салбарын нийтлэг эрх ашигыг хамгаалах байгууллагуудыг одоо бүтцийн үед бас нэг холимог тогтолцоотой байгуулах хэлбэрээр ингэж хуульчилж оруулж ирдэг юм байна. За тэгээд төрөмсийн агуулгуудтай манайхыг холбоо гэдэг нэр байдаг учраас айгүйх андуурдаг. За тэгээд төрөмсийн агуулга болохоор тухайн гишүүдийнхаа одоо нийтлэг эрх ашигын төлөө юм уу тодорхой зорилгын төлөө үйлчлдэг ийм онцлогтой бол нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь тухайн салбарт үйлчлэх ийм онцлогтой. Тэгэхээр манай одоо улсад байгаа нийтийн эрх зүйн хуулийн этгээдүүдийн нэг 4 үндсэн шинж байдаг. Энэ бас бусад улс орнуудын хуулинд ч гэсэн яг ингэж суусан байгаа. Тухайлбал нэгдүгээрт нь тухайн салбарынхаа хуулинд суусан байх хэрэгтэй энэ байгууллага өөрөө. Тэгэхээр нөгөө салбарын тогтолцоо гэж байгаа шүү дээ тий. Одоо ингээд төр нь яах ёстой юм, хувийн хвшил нь яах ёстой юм. За орон нутгийн байгууллагууд ямар байх ёстой юм гэдэг энэ эрх хэмжээ нийтлэг одоо ажил үүргийнх нь хуваарлтыг салбарын хуулийн дотор суулгацсан байгаа шүү дээ зохицуулалтаа. Тэгэхээр жишээлбэл манайх 26-гийн 1 буюу аялал жуулчлалын тухай хуулиндаа аялал жуулчлалын салбарын нэгдлийг одоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд одоо байгуулснаар цаашдаа явна гэсэн ийм үг байгаа. Одоо заалт. Тэгэхээр бусад нийтийн эрх зүйн хуулийн этгээд маань бас яг энэ чиглэлээр яг салбарынхаа хуулийн дотор суусан гэж одоо байгаа. Тухайлбал хуульчдын холбооны хууль, хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль бол танаа одоо телевизийн салбарынхан бол өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хууль гэж байдаг лөө тий. Тэр хуулийн дотор чинь яг манайх шиг байгууллагын статусын юу хийхин, яахын, хин энэ одоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд дотор байхыг нь заасан баг. Хоёрдугаарт нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд заавал гишүүнчлэлтэй байх ёстой. Энэ бас нэг үндсэн шинж байдаг. Тэгэхээр манад үйл ажиллагаа явуулж байгаа нийт 8 нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн 6 нь дөрмөндөө заавал гишүүнчлэлтэй байх ёстой гэж заасан байдаг бол манайх болон за бас нэг холбоо байсан. Тэгээд энэ хоёр бол заавал гишүүнчлэл шаарддаггүйгээрээ одоо онцлог юм байлээ. Тэгэхээр ер нь нийтийн эрх зүйн 2 дахь шинж бол заавал гишүүнчлэлтэй байх ёстой. Гуравт нь бол төрөөс хараат бус байх ёстой. Тэгэхээр манай засаглалын тогтолцоо буюу одоо удирдлага, зохион байгуулалт за тэгээд бидний дүрм журмыг ямар нэгэн байдлаас төрөөс албан тушаалтан ч юм уу төрөө ямар нэгэн институт биднэрт одоо энийг оролцохгүйгээр яг салбар өөрөө бие дааж энэ сонгуулаа явуулах ёстой. Өөрсдөө удирдах зөвлөө томилох ёстой. Тэгээд нөгөө дүрмээ өөрсдөө батлах ёстой гэсэн юм үндсэн бас нэг шинж байгаа. За дөрөвдөх нь болохоор тодорхой харилцааг нөгөө хуулиар заавал үүрэг хүлээхсэн байх ёстой. Нөгөө нэг хуулинд заавал орсон байх ёстой гэдгийн одоо дараагийн чухал заалт нь хуулиар энэ байгууллага заавал тодорхой чиг үүргийг шилжүүлсэн байх ёстой. Одоо жишээлбэл одоо манайх аялал жуулчлалын байгууллагуудын бүртгэл одоо
хуучин бол төрийн бас байгууллагуудаар дамждаг байсан шүү дээ. Энэ чиг үүргийг яг нийт эрх зөвлөлийн этгээдэд нь шилжүүлсэн. За хуульчдын холбооны жишгийг харж байхад хуульчдыг одоо сонгон шалгаруулах, эрхийг нь олгох, шалгалтыг нь зохион байгуулах ажлыг бол хуульчдын холбоо бас хуулиар эрх шилжүүлж авч хийдэг. Тэгэхээр манайх бас одоо энэ дээр зочид буудал жуулчны баазын одны зэрэглэл, за тэгээ жуулчны хөтөж тайлбарлагчид үнэлэх олгох гэд ингээд салбарт хэрэглэгддэг одоо нөгөө нэг ажил мэргэжлийг нь тодорхойлдог, бизнесийг нь тодорхойлдог энэ чиг үүргүүдийг бид нарт бас чиг үүргээр өгсөн байж байгаа. За мөн одоо нийтийн эрх зөвлөлийн этгээдийн бас нэг шинж нь нөгөө салбарт нийтлэг байдлаар үйлчлэл гэж байгаа нь эвлэрүүлэн зуучлалын эрх манай дээр бас байдаг. Тэгэхээр одоо холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш 2 жил болоод сонгуулаа хийцэн, дараагийн одоо бүтэц бүрэлдэхүүн маань томилогдсон байж сонгогдоод тэгэхээр одоо бидний дараагийн хийх гэж байгаа том ажил бол салбарын дэргэд эвлэрүүлэн зуучлалын төв байгуулах. Тэгэхээр энэ нөгөө салбар чинь айгүйх маргаантай байдаг шүү дээ. Одоо бид нар ч олон талд оролцогчтой тий. Тэгэхээр энэ хоорондын төлбөр тооцооны маргаан, гэрээний маргаан, за тэгээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гэдэг айгүй том үүрэг бас байж гэн тий. Тэгэхээр энэ маргааныг бас нийт эрх зөвлөлийн этгээд дэрэгдээ эвлэрүүлэн зуучлалын мэргэжлийн одоо хуульчдын баг бүрдүүлж ажилуулах үүрэгтэй байдаг. За тэгээ хамгийн чухал нь одоо бид нар бол заавал гишүүнчлэлтэй байгаагийн одоо асуудал нь гишүүдийн татвараар энэ бүх зардлаа одоо салбартаа үйлчилж ажиллах одоо энэ хүчний зардлыг за тэгээд бусад зардлуудаа гаргах ёстой байдаг. Тэгэхээр бид нар төрөөс зарим чиг үүргийг одоо гүйцэтгэж авч байгаа ч гэсэн төрөөс санхүүжж гин гэсэн үг бол биш. Эргээд харин эсэргээрээ гишүүдийн татвараар бие даасан одоо бүтэц бий болгоод тэрнийхээ зардлыг өөрсдөө гаргаж ажилтдаг. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө төрийн өмчит үйлдвэрийн газруудыг одоо нэг үр ашиггүй ажиллаж гин одоо салбарын дэргэд байгуулагдчихад маш их зардал төсвөөс авж гин гэдэг шүүмжлэлийн эсрэг яг эргээд ийм мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө энэ дотоод асуудлаа зохицуулах механизмыг яг хуулиар тогтоогод өгсөн, эрхийг өгсөн л гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр танах бол ил тод ажиллах ёстой юм байгууллага юм байна. За танай одоо үйл ажиллагааны зардлын одоо хэдэн хувь нь гишүүдийн татвараар бүрдэж байна. Хэдэн хувь нь одоо энэ төрөөс ирдэг. За төрөөр одоо ингээд жилдээ манай соёл спорт аялал жуулч залуучуудын яамны дэргэд байгаа аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар гэдэг газартай тий. Энэ газар маань жилдээ аялал жуулчлалын хөтөлбөрийн зардал гэж батлуулдаг. Тэгэхээр энэ аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлын одоо хэрэгжүүлэх тэр үйл ажиллагаануудын төрлийг харахаар дандаа манай нөгөө олон улсын үзэсгэлэн, ивент, арга хэмжээ, тэгээд нөгөө нэг орон нутагт зохион байгуулагддаг аялал жуулчлалын ивентүүд байдаг шүү дээ, тийм. Эднэрийн зардал байдаг. Тэгэхээр манайх бол энэ үйлчлэгээ одоо бусад нөгөө салбарынхандаа өмнөөс нь гэрээлж авч өгөөд тэгээд тэр байгууллагууд маань гүйцэтгэдэг гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл ITB олон улсын үзэсгэлэнд манай Европ зах зээлийн салбар холбооны тур оператор компаниуд л одоо маш олон жил явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр холбоо маань энийгээ биднээс аваад цаашаа өргөжлүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр тоол хэрэгтэй л хэдэн төгрөг нь одоо татвараар орж идэг хэдэн хувийн төрөөс авдаг юм те. Манайх одоо 700 гаруй гишүүн байгууллагатай. Тэгэхээр нийт манай зардлын 80 орчим хувь нь манай гишүүдийн татвараас бүрддэг. Тэгээ нэг 10% нь төрөөс орж ирнэ. Нөгөө зохион байгуулалтын зардал, менежментийн зардал гэдэг нэг 5% л байдаг. Зарим тохиолдолд 5%-аач бид нар ер нь авдаг. Тэгээд бусад 10% нь бол манай олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудын төсөл хөтөлбөрийн зардлаас бас менежментээр орж ирдэг. Төрөөс тэгвэл нэг сүрхийч аваад сүйд болдгоо юм байна л да. Тий, ер нь бол аваад тэр чинь угаасаа л урд нь хийжсэн байгууллагуудын л үйл ажиллагааны зардлууд. Тэгээд энэ хуулийн дээр юу гэж зохицуулсан байдаг юм бол ийм одоо энэ салбарт нийтийн эрх зүйн хуулийн этгээ зөвхөн нэг байна гэд тодорхойлцсон гадаа танах байдаг юм уу эсвэл хэд байж болдг юм уу? Ямар учир байх вэ? Одоо нийтийн эрх зүйн хуулийн этгээ салбарт нэг л байх хэрэгтэй. Нэг л байх хэрэгтэй. Тийм, нэгээс илүү байж болохгүй. За ойлголоо тий. За энийг бол манай үзэгчд ойлгосон байхаа энэ тий. За дараагийн асуултын хоёул аялал жуулчлал ярих гэж байгаа юм чинь за жуулчин гэдэг тодорхойлолтоос эхэлнэ гэж бодож байна. Тэгэхгүй бол улсууд ч одоо яг жуулчин гэж хий юм бэ?
ороод гарсан улсууд одоо бараг хэлээр нэг алхаад буцаа гарсан улсыг жуулчин гэлээ та нар тоогоо нэмэхлээ энэ төр гэл энэ одоо янз бүрийн ойлголтууд байдгийн. Тэгэхээр хоёлаа энэ тодорхойлтыг мэдээж дэлхийн олон улсын байгууллагаас гаргаж байгаа байх тийм ээ. Эндээс эхлээд явъя гэж бодож байна. За манай аялал жуулчлалын тухай хуулийн 4-р зүйл дээр байдаг. Бид нар аялал жуулчлалын тухай хуулийг боловсруулахдаа манай эрдэмтэн судлаач нар за тэгээд мөн өмнөх хуулийн заалтууд тий за тэгээд дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тодорхойлолт авдаг. Тэгэхээр мэдээж бүх одоо улс орны аялал жуулчлалын байгууллагууд мэдээж дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхаа л одоо тодорхойлолтоор явна. Тэгэхээр тэнд бол ер нь хүн оршин суугаа газраасаа 24 цагийн дотор одоо байгаа газраасаа гарч яваад тий бүтээгдэхүүн ажил үйлчилгээ аваад ингээд явбал энийг жуулчин гэдэг ерөнхий юунд ордог. За сүүлийн үед Европ болон бусад улс орнуудын хандлагыг харж байхад дотоодын жуулчин, гадаадын жуулчин гэдгээ ялгаж тоолдгоо бас болж байна. Ер нь бол дотоод ч бай, гадаад ч бай хүн ер нь зочид буудлаар одоо бид нар бусад аймагт одоо ажил алба одоо янз бүрийн хувийн хэрэгэр ч гэсэн зорчжил байгаа бол зочид буудлаар нь үйлчлүүлж байна. Бид нар тээвэр ашиглаж байна. Бид нар орон нутгаас бүтээгдэхүүн худалдаж авч байна. За тэгээд хэрвээ одоо бүр одоо цаг зав байвал тухайн одоо орон нутгийн үзмөрүүдийг очиж үзчихээ, урлаг соёлын тоглолтод оролцож байна тий. Тэгэхээр энэ бүх одоо энэ элементүүд чинь аялал жуулчлалын салбарын оролцогчдыг одоо дамжиж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр манайхан аялал жуулчлалын салбарт 90 хоног буюу визээр нь бидэд бас энийг тогтоосон. Аялал жуулчлалын визийг 90 хоногоос дээш бол олохгүй байгаа. Тэгэхээр нэг хүн ирээд одоо 20 хоног аялна гэж агаад 30 хоног болгоод 40 хоног болгоод 50 хоног болгоод 60 хоног болох одоо 90 хоног хүртэл бол яах нь визтэй одоо Монгол улсаар ингээд тойрон аялж болох нэ. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдолд байгаа. Нэг айхтар одоо бид нар 90 хоногийн визтэй жуулчныг тэр болгон одоо авч байгаагүй. Гэтэл одоо сүүлийн үед ингээд сошиал дээр олон нийтийн сүлжээн дээр гарч байгаа нэг буруу ойлголт байгаад байгаа нь орж ирсэн хүн болгоно жуулчин гэдлээ гэдэг. Тийм. Гэтэл тэр нь өөрөө одоо ингээд 3 зорилгыг манайх олон улс ч гэсэн энэ 3 зорилгыг л хасдаг жуулчны тооноос. Тэр нь юу гэхээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бол гадны иргэн бол одоо тухайн орны жуулчны тоонд орохгүй. Тэгэхээр хоёрдугаарт нь болохоор суралцж байгаа бол за манайхан ч одоо ингээд 6 сар мараар 3 сар мараар бас суралцдаг юм байна шүү дээ. Одоо манаас төр сургалтуудад ирдэг юм байна. Эсвэл манай ихтэй сургуулиудад бас ирдэг юм байна. Хэлний сургалтын төвүүдэд бас ирж байна. За 3 дугаарт нь тухайн улс орны иргэнтэй одоо амьдарч байгаа ч юм уу те байнга оршин суух одоо ийм үнэлэхтэй ийм хүмүүсийг бол жуулчны тооноос 3 зорилгыг бол хасаад бусад зорилгыг бол албан хэрэг байна уу, найз нөхдөндөө зочилж гин үү, те хурал зөвлөгөөнд ирсэн байна уу хамаарахгүйгээр ер нь бүгдийн л жуулчин гэж тоолдог. Тэгэхээр ингээд бид нар хил хамгаалах ерөнхий газар, тэгээд үндэсний статистикийн газар, тэгээд яам манай мэргэжлийн холбоо 4 нийлээд өдөр болгон энэ хилээр орж ирж байгаа жуулчны тоон дээр бид нар ингээд хил хамгаалахаас бид нарт л өгчдөг, өдөр болго ирдэг. Тэгэнгүүт бид нар тэндээс саяны 3 төрлийн визийг хасаад тэгээд жуулчны тоогоо гаргадаг. За тэгтээ нөгөө нийтдээ ингээл ажиглаж яхад нэг 50 орчим орноос л ингээд өдөр болгон тоонууд орж ирж байгаа. Тэгээд энийг тодорхой түвшинд нь бас бомтуудын мэдээтэй нэгтгэж тулгаж хардаг. Автомашинаар хэд орж ирсэн, Чингис хаан олон улсын нисэх бодлоор хэд орж ирсэн, Алтан булгаар хэд орж ирсэн. Тэ нөгөө байнгын ажиллагаатай төр ажиллагаатай бомтуудаа бас ингээд ялгарчиж байгаа. Тэгэхээр энэ бол жуулчны тоо гэдэг бол одоо яг тодорхой давтамжтай бас ингээд өсөлтийн хувь нь нэг хамгийн багадаа өнгөрсөн жил 4% л бууж ирсэн. Тэрнээс биш дандаа 10-аас дээш хувийн өсөлтийг сараар ингээд харахад бол үзүүлээд байгаа. Тэгээд өөрөө сая ярьлаа ингээд өдөр болго ингээд жуулчдын тоогоо гаргаж идэг гэхэд танай сайт руу ороод танай холбооны сайт руу орохоор ингээд эхний хуудас дээр нь тэр гарч ирсэн. Нодон би сайн санаж байна. Сая ороод харсан тэр тоо харагдахгүй байх шиг би буруу харж юу? Статистик гэдэг нөгөө юу байгаа. Тустай байсан юм байна. За би хараагүй юм байна. За тэгэхээр одоо хоёул өнөөгийн байдал
За 25 оны дүн гарсан 847 мянган жуулчин хүлээж авсан гадны жуулчин. За энэ бол одоо Монгол улсын түүхэнд байгаагүй хамгийн том гарсан. За энэ олон жуулчныг авахд одоо нөлөөлсөн гол хүчин зүйлийг та юу гэдэг өгнж байна? Бид ч уучлаарай. Тэг бид ч одоо нөгөө юуны үед ковидын өмнө ч нэг 600 хүрлөө 500 хэд байжгаад тэгээд ковидын үед ч одоо баг нэг 5-10 мянга за 20 мянгатаар үчил унаад тэгээ одоо ингээд за ковид 22 онд дууссан гэхэд 23 24 25-гийн 3 жилийн дотор л ийм өсрөнгөө хөгжил гаргачихж байгаа байхгүй тий. Тэгээ одоо энэ юуны хүчин зүйл юу байсан бэ? Энэ бид ковидын үеэр одоо ерөнхий сайдад манай аялал жуулчлалын салбарынхан бид нар саналаа нэгтгэвгээд орж исэн. Тэр санал дээр бидэд маш богино хугацаанд аялал жуулчлалыг сэргээх стратегийг манай салбарын экспертүүд өөрсдөө сууж байгаа боловсруулж өгсөн. За бид нар ийм юм бодлогыг бариул маш хурдан хугацаанд одоо ковидын дараа тоогоо сэргээж чадна гэд. За тэрэн дээр жишээлбэл номер 1 энэ чинь нөгөө шинэ хууль аялал жуулчлалын шинэ хууль батлахаас өмнө тийм байна. Тийм тэгэхэд манай экспертүүд юу гэж одоо гаргалгаа гаргаж ирсэн бэ гэхээр бид нар богино зайн одоо нислэгүүд буюу одоо энэ 4-5 цагийн радиус дотор шууд нислэгүүдийн одоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Яагаад гэвэл манай агаарын тээвэр либералчлагдахгүй байгаагаас болоод бид нар энэ шууд нислэгийг ерөөсөө үл тооод байна гэсэн. За тэгээ энэ дээр манай зам тээврийн яам маань маш санаачлагтай ажилласан шүү дээ. Тэгээд юм байсан байх. Тэр үед ч одоо бэм цагцаад байсан. Бэм цагцаад байсан. Тийм. За ингээд бид хэд агаарын тээврийн либералчлалыг нэгт засгийн газрын бүрэлдэхүүний түвшинд хийж чадсан. За тэгэнгүүт ямар эффект харагдсан бэ гэхээр бид нэр ковидын өмнө 7 хоногт 12 нислэгтэй байсан шүү дээ. 7 хоногт 12. Тэгэхэд одоо өдөрт 16. Тийм баг. Зарим ачааллын үед 20 гарч байна. Тийм баг. Тэгэхээр эн чинь нөгөө жуулчны тоо өссөн, буурсан гэдэг хэрүүлийн бүр эсрэгээр нь тий эн чинь бусад нөгөө нөлөөллүүдэд бид нар харах ёстой шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан урсгал нэмэгдсэн. Зорчих урсгал. Зорчих урсгал одоо хувьч бай, хувьсгалж бай, аялал жуулчлалч бай бусад зорилгоор нэмэгдсэн гэхэд заавал нөгөө нэг тухайн улс орны тээврийн хэрэгсэл нөгөө үйлчилгээний байгууллагууд ингээд оролцоод ирж байгаа учраас энэ чинь нэгдүгээрт аюул том нөлөөлөл болж байгаа. Хоёрдугаарт нь бид нөгөө визтэй орнуудыг визэс чөлөөлөе гэдэг бас санал явсан. За тэгээд бид хэд чинь сая 34 орныг визэс чөлөөлүүлээ. За 35 дахь нь Солонгосыг манай экспертүүд бас зөвлөсөн. За ингээд маш богино хугацаанд шийдвэр гаргалттай. Тэгээд хагас бүтэнсээ өдрөө ингээд аль болохоор иймэрхүү орнуудад зорчоод ингээд аялах зорилготой байдаг улсуудыг бид нар богино хугацааны стратеги дээр барьж авах нь зөвөө гэдэг юг бол тавьсан. Тэгээд зүүн өмнөд Аз чинь бас нөгөө тал давуу тал нь англи хэлтэй. Тэгээ орлого сайтай. Тэгэхээр энэ бол манай зорилтод хэрэглэгч байж болох үс орнууд байгаа байхгүй. За хоёрдугаарт бид нар яг энэнийг далимдуулаад манай энэ ингээ урсгал нэмэгдэнгүүт зөрүүлээд манай Монголоос гадагшаа урсгал маань бас идэвхжсэн. Тэ яг тэгэхээр нөгөө хэрэглэгч тэндээс нисэж ирээд байгаа учраас тэр онгоц чинь бас нөгөө талдаа зорчигчтой хостой болчихж штэ. Тэгэхээр би бол агарын тээврийн либералчлал дээр биднэрт бас нэг том одоо хөшгөний цаана харагдаад байгаа нэг зүйл юу вэ гэхээр тухайн орон өөрөө Монголыг сурчлаад эхэлт юм байна. Бид хэд чинь маркетингийн зардал их багтай улс шүү дээ тий. Монгол улсаа гадаадад өргөн хэмжээнд сурчлахад маш хязгаарлагдмал байсан. Тэгсэн чинь одоо нөгөө тийм том авиа компаниуд нисээд нөгөө улс нь өөрөө авиа компанийнхаа орлогыг бүрдүүлэхийн тулд бас тодорхой хэмжээний роуд шоу, Монголын талаар сурчлагаа, нэвтрүүлэг, телевизийн контент шоунуудыг хийж эхэлж байгаа байхгүй. Одоо анзаарч байгаа бол бид нэр Солонгосын тим юунд өртөөд байгаа шүү дээ. Нөгөөдөл чи ирээл манад киноныхаа зураг авалтыг хийгээл хүргэлт ирлээ гээл том нэвтрүүлгүүдээ хийгээл эн чинь ерөөсөө ингээд сайн ажиглах юм бол Монгол орн бас гоё орн юм биш үү гэдгийг үзүүлэхээс илүүтэй бас нөгөө онгоцоо тий зорчигчийн урсгалыг бас давхар тэнд маркетинг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр эндээс бид айгүй сайн тоглолт хийсэн гэж харж байна. За тэгээд ковидын дараах сэргэлт бол
яг хэрэгцсэн шүү дээ. Бидэрт нэг тэдэн үе өсөх бах жуулчдын тоо энд ирнэ гэхэд яг л одоо болсон. Тэр стратегийг та нар мэдчихсэн гэж бараг мундаг биш. Тийм. Тэгээд энэ бодлогыг маань тэгээд нөгөө аялал жуулчлалын тухай хуулиндаа бидэд ер нь өргөжлүүлж суулгаж өгөөд ер нь одоо ингээ аялал жуулчлалын энэ сэргэлтийг бид нар боломж олгож ашиглах хэрэгтэй. Цаашдаа төр засагтаа яг ийм бодлогоороо явуулаад төр засгаар бид нар энэ асуудлуудаа шийдвэрлэхгүй бол эн чинь дан ганц аялал жуулчлалын салбарт дангаараа дийлэхгүй одоо процесс шүү дээ, тий. Бид нар нислэгийг шийддэггүй, визийг шийддэггүй. Эн чинь дандаа нөгөө яамдуудаас хамааралтай юм байж. Одоо бид нар гэр бүл нийгэм хөдөлмөр хамгааллын яамтай бас нэг асуудал дээр нэг шат ахиул гадаадаас ажиллах хүч авах дээр нэг шат ахичмаар л байгаа. Бас энэ бол яг нөгөө тэр бодлогын хүрээнд үлдчихэд байгаа ажил нь. За тэгэл нөгөө хөнгөлтэй зээлмэл гээл маш олон бодлогуудыг салбар руу оруулъя. Хүний нөөцийн сургалтыг одоо тогтмол болгоё гэсэн одоо койка сургалтын төв бариад өгчлөө. Тэгэхээр ингээд хүний нөөц ч одоо ингээд урсгал тасрахгүй бэлтгэдэг болж эхэлж штэ. Тэгэхээр бид нар хавсруулад нарийн мэрэгжлийн одоо өндөр зэрэглэлийн тогооч за тэгээд тэр 5 одын зочид буудалж жуулчны бааз ресортуудад хүрэлцэхгүй байгаа тэр тогооч нарын асуудал гэдэг хүртэл бид нарын одоо юу болж эхэлж байна. Хүний нөөцийн хомсдлыг бий болгож эхэлж байна. Тэгэхээр энэ дээр бид нэг одоо нөгөө яамтайгаа нэг учраа олчвал тэгээд харьцангуй бас. Тий би одоо өчтөрхөн байна уучлаарай. Өчтөрхөн байна уу нэг мэдээ сонссон шүү юм. Яг өөрөө ч яриад байгаа тэр гаднаас ажиллах хүч авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар одоо өргөн барих гэж байгаа юм байна. Их хурл тэгээд засгийн газар дээр хэлцэж байгаа юм байна гэсэн тийм мэдээ би сонссон. Зүгээр энэ бол миний иргэн миний хувьд бодоход маш хэрэгтэй хууль байгаамаа. Тэгэд энийг нодныг 2 гишүүн барь өргөн бариад өөрхөө баахан бүлийдүүлж байгаа. Тэгээд өөрхөө татаа явчихсан. Энэ жил дахиж өргөн барих гэж байгаа гэж би мэдээ сонслоо. Тэн дээр тэгээд тэр аялал жуулчлалын салбар бас танай салбарыг бас тэнд оруулах байхаа гэж ингэж бодож байна. За ийм хүчин зүйлүүдээс болоод ингээд аялал жуулчлал маань одоо өсрөнгөө хөгжил болжээ. За таны харж байгаагаар бид нар чи одоо за би ч өөрөө бас аялал жуулчлал эрхэлдэг хүн байсан. Би чинь 97 онд анх аялал жуулчлалын салбарт орж ирсэн. Тэр чи хэдэн жил болчихв? 30 жил бараг болж байна. Анх намайг аялал жуулчлалын салбараар орж ирэхдээ энэ жил сая жуулч аавна гэж ингээл лозунтай байсан. Тэр мөн жил болго ингээл зарим жилч 2 сая гээл зарим ярьдаг. За таныхаар бол одоо бидний энэ үе тавьж ирсэн 1 сая жуулчин маань хизээ биелэхээр байна. Бид нар уг нь энэ жил 1 сая хүрчих байх гэсэн хүлээлттэй байсан. Тийм тэгсэн 26 онд 26 онд бид нар 1 сая яг тэр 850 мянга чинь өсөлтийн хувь нь тогтмол 14.5% яваад байна шүү дээ. Тэгэхээр бид нэг жоохон хичээгээ сая хүрчих болов уу гэж бодож байсан. Одоо тэгээд энэ нөгөө дайны нөхцөл байдлууд тий. Одоо эн чинь нөгөө аялал жуулчлалт хамгийн том сөрөг нөлөө үзүүлдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ нэг ойрох дорндын энэ асуудлууд нэг жоохон юу байж магадгүй. Гэхдээ бид сая бас манай удирдах зөвлөлийн ахын ярьсан. Ер нь энийг бүр эсрэгээр нь давуу тал болгож ашиглах хэрэгтэй. Одоо яг нэг улс нэг дахиад нэг энэ тэр орнууд руу мэдээж зорчихгүй болж байгаа тэр урсгал дээр хэдүүлээ тоглоё доо гэсэн нэг юм санаачлагуудыг явуулж байна. Тэгэхээр одоо шинэ засгийн газар маш хурдан байгуулагдаад одоо ямар сайд томилогдож ирэх юм. Тэгээд энэ бодлогоо хувийн хвшлийнхантайгаа суугаад ярих юм бол хэрвээ ерөнхий сайд энийг үнэхээр аялал жуулчлалын салбарынханд итгээд за та хэд яг маш богино хугацаанд энэ эдийн засгийг сэргээхэд мэдээж валютын урсгал хэрэгтэй учраас та нар нэг ингээд ажиллаад үзээч гэсэн итгэл өгвөл биднэрт бас нэг одоо нэг суугаад стратеги гаргах бас боломж байна. Одоо бид нар ер нь бол нөгөө сүүлийн 2 жил 25 26 онд бараг юу хийсэнгүй шүү дээ. Гадаад электр маркетинг хийсэнгүй шүү дээ. Нөгөө юунаасаа болоо ингээд нэг үл ойлголцлоосоо болцоогоо. Тэгэхээр энэ дээр бас нэг зөв маркетинг хийгээд бид нар Монгол орны талаар одоо эрэг сэтгэгдлийг яг зорилттой орнууд дээрээ дахиад нэг хүчтэй явуулаад нэг зараад ирвэл бид нар маш олон хүнийг ажлын байртаа болгодгоор манай салбарч угаасаа онцлог шүү дээ. Тий.
Тий. Энэ нөгөө гадаад зар сурталчилгаа гэсэн дээр над ийм асуулт байгаа юм. За хуучин тэр нөгөө манай эмэгтэй сайд юм билээ байсан. Номын сайд. Номын сайд байхдаа тэр нэг гаднаас тэр төлбөр төлөө тэр инфлюенсер гэж улсуудыг авчираад за нэг хэсэг за миний мэдж байгаас өөр дахиад тэр Английн нэг хөлбөмбөгийн нэг багийг одоо тэр бас оролцуулсан. За миний мэдж байгаас нэг ийм хоёр юу байгаа. За тэгээд тэр олон улсын мэдээний агентлаг CNN юу ч гэдэг тийм BBC интерт юм өгсөн байгаа. Энэ хэр үр дүнгээ өгсөн бэ? Одоо танай холбооныхон мэдээж энэ дээр одоо дөнгөлт хийсэн байх гэж бодож байна. Энэ аргууд одоо хэр үр дүнтэй байсан бэ? За CNN, BBC бол угаасаа л бүх дэлхийн аялал жуулчлалын салбарынхны одоо хүсдэг зүйл тий. Тэрээр л нэг 5 секунд л гарыг гэж бид нар хүсдэг штэ. Тэр чинь нөгөө нэг хүмүүс ингээд жишээлбэл хөлбөмбөгийн багч байсан юмч бэ ингээд нөгөө 5 секунд гарчлаа гэдэг хэлбэр талд нь айгүйх анхаарал байгаа боловч тэр ямар олон оронд одоо тэр нэг үзэгчийг ерөөсөө юу яддаг те хэмждэг те. Би бол тэрэн дээр тэгж харсан. Гэхдээ манай Европ салбар холбооны одоо ингээд Европын зах зээл дээр байгаа жуулчдын тооны ингээд бүтцийг харахаар бид нар одоо л дайны нөхцөл байдалтай манай тоо унах ёстой шүү дээ. Бүр ингээд анх авдаг байсан Европын жуулчид унах ёстой байдал тоондоо байгаад байгаа нь ядаж бариад байд гэж итгэл төрүүлээд байна те бариад байгаа нь. Гэтэл эсвэргээрээ бидэд чинь нөгөө нэг солонгосын зах зээл дээр солонгос ч бүр 3-т гараад ирсэн шүү дээ. Урд нь бол солонгосчууд 3-т гарч ирдэггүй байсан. Тэнд Герман байдаг байсан, Япон байдаг байсан, Америк байдаг байсан. Тэгэхээр энэ жил бүр хамгийн их сонирхолтой статистик бол вьетнамчуудаас үзүүлж байгаа. Вьетнам ингээд ихний 10 дотор хараад ирж байгаа. Энэтхэг хоёр. Тийм ээ тий. Тэгэхээр бидэд ингээд бас энэ олон улсын том хэвлэл мэдээллийн хэрэгслэр Монгол улс ерөөсөө нөгөө нэрээ мартуулахгүй байх бол маш чухал гэж бодож байна. Энийг өгн бид нар таслахгүй байх нь зөв. Нэг харагдаад нэг алга болоод байвал мартагдана шүү дээ. Тэ? Тэгэхээр Европ жуулчдын маань хувьд одоо хамгийн том асуудал юу байгаа вэ гэхээр онгоцны үнэ байгаа. Онгоц чинь нөгөө тойрч ирээд байгаа. Тэ? Хоёрдугаарт нөгөө Европод өөрөө бас нөгөө эдийн засгийн хямралууд бий болж байна. Тэгэхээр нөгөө хүн за Монголыг дараа болгоё гэж хойшлуулах магадлал бас байж магадгүй. Гэхдээ Европуудын бас нэг бусад Азийн жуулчдаас ялгаатай гаргаж ирдэг эффект нь бол 2 жилийн өмнө 3 жилийн өмнө аяллаа төлөвлөдөг. Тэгэхээр магадгүй одоо дараа жил Европ урсгал юм уу нэлээ итгэчих хандлага бол байна. Сая бид нар ITB, WTM, за Top Resa гээд Европын 3 том олон улсын үзэсгэлэн дээр очиход маркетингийн компаниуд нь биднэрт биш тэ ингээд цаг өгөхгүй уулзалтыг бүр ингээд битүү тавьж байна. Тэгэхээр нөгөө зорилтод нөгөө маркетинг хийх гэж байгаа хүмүүсийн анхаарал бид нар хүрсэн байгаа байхгүй. Хуучин одоо ингээд яамнаас очиж ийн гэхээр уулзалт байдгүйсэн шүү дээ. Холбооноос очиход уулзалт бараг байдгүйсэн. Одоо тэгэхэд бид нар өдрийн бараг 10 хэдэн уулзалтанд дарагдаад ингээд бараг нэг 30-аад агентлагтай Монгол улсыг яаж зурчлах вэ гэдэг одоо ярилцлагуудыг хийж байгаад ингээд ирж байна л да. Тэгэхээр энийг бас ажил хэрэг болгож чадаад нөгөө сэтгүүл зорилтод нэвтрүүлэг, блог за тэгээд аяллаа контентууд төр бид нар хамтарч чадах юм бол бид нар бас амжилттай одоо Казахстан, Кыргызстаны дараа орох үс хэмжээний анхааралд бол ирсэн. Одоо тэгээ нэг эн чин тэр анхаарлыг ингээд нэг барих нэг юм тактик хэрэгтэй шүү дээ тий. Эхлээд анхааралд өртнө гэдэг чинь нэг тактик, дараа нь тэр анхаарлыг барих. Тэгэхээр одоо бид нар барих тактика огт ингээ хайрчлаа. Тэгсэн үү тий. Нөгөө гадаад зорилгын дээр ирдэг мөнгө багассан уу? Өнгөрсөн жил бид нар 1 тэрбум төгрөгийг 10 оронд роуд шоу хийхээр тавьсан. Гэтэл 10 оронд роуд шоу чинь Монгол улсыг сурчлахад 1 тэрбум чинь 100 сая төгрөг нэгэн оронд. Тэгэхэд тэнд чинь манай урлаг тоглолтын баг явах хэвээр, сурчлагаа явах хэвээр. Тэгэхээр 100 сая төгрөг бол ер нь бол дандаа төр өрийн хвшил хоёр талаасаа нийлж хийгээд байгаа шүү дээ. Тэг ингээд 1 тэрбум маань жишээлбэл төсвийн тодтголоор хасагдцсан. Тэгээд үзэсгэлэнгүүдийн тоо цөөрөөд ингээд ахаар л нөгөө яг
нөгөө үн цэнтэй жуулчдыг авчрах гэрээ хэлцлийг хийх одоо нөхцөл байдал ч улам хомигдоод байгаа юм байна. Би зүгээр хоёрын бодлыг бас тантай уулзъя гэж бодлоо. Би түрүү ингээд танаас нэг 3 юм асуугаад энэ нөгөө инфлюенсерүүд тэгээд CNN тэгээ хөл өмгийн баг асуулаа шүү дээ. Энэ гурав бол хувь хүний миний хувьд бол маш зөв тактик байсан гэж би бол харддгийн. Зүгээр дараа нь тэр нэг засаг масах солигдох гээд нөгөө сайтыг нь аль болохоор харлуулах хэрэг болсон баг. Тэгээд тэрэндээ ч болсон одоо энэ чухал энэ юунуудын бүгдийг үгүйсгээд л одоо тэр хөлөмгийн командад одоо төлөх байсан өр мөрийн хүртэр одоо цоцолж өрөөл ингээл нэр хүндээ унгаал ийм болов ажиглагч нэлээ зүгээр миний хувьд бол энэ бол ялангуяа тэр инфлюенсерүүдийг урьж тэр 20 сая дагагчтай энэ тэргээл хүн чинь 2 дахин ирлээ шүү өвлж ирлээ 100 ирлээ эдгээр бол маш үр дүнтэй байсан бахаа гэх зөв миний хувийн бодол шүү тий өөртөө ч бас санал нийлж байгаа юм байна тийм үү тий одоо манайхан жишээлбэл Netflix-ийг аягүйх ярьж штэ. Netflix-ээс бид нэг үнгүй сурталчлуулчлаа гэж яриад. Гэтэл үгүй штэ. Энэ Netflix гэдэг компани чинь зардал гаргаж байгаа штэ. Тэр шоунд зардал гаргаж байгаа, тамирчдад зардал гаргаж байгаа. Тэгэхээр бид нар ийм нэг гинтийн ч юм уу одоо төлөвлөөгүй бас зарим зүйлийн үр дүнг дандаа ийм байх мэтэр ингэж бас бодож болохгүй байхгүй харьцуулж ярьж болохгүй. Тэгэхээр улс гэдэг чинь өөрөө бодлоготой байх хэрэгтэй тий. Тэгээ хоёлаа одоо нөгөө хөл өмгийн фэний үед нөгөө тэр үнцнийг аягүй сайн мэдээд байгаа шүү дээ. Би одоо бас 10 жил хөв хүнийхээ хувьд хөл өмгийн баг дэмжиж ингээд тэг гэрүүлээр дэмждгийн хувьд нөгөө үзэгчийг хэмжихгүй байгаа байхгүй. Тэр нөгөө титр нь яваад байгаа шүү дээ. Фүлэм жижиг баг л гэж айгүйх яриад байгаа. Гэтэл фүлэм чинь нэлээд өндөр орлоготой эзний баг тий. Хоёрдугаарт Англи Лондонгийн баг. За тэгээд дээр нь тэр нөгөө нэг хятад яагаад одоо тэр том компаниуд тэр нэг титрийн хойноос хөөцөлдөд байгаа. Тэр нэг 5 секунд гарахын төлөө 10 секунд гарахын төлөө тэмцэж байгаа. Тэнд 90 хөл өмгийн 90 минутын турш тэр Монгол руу аялах цаг боллоо гэдэг титр урсаад байгаа байхгүй. За тэгээд дээр нь тэр чин дэлхийн хэдэн оронд гарч байгаа лээ. Тэр баг дээр хэдэн одоо зочлон тоглолтууд нөгөө том багууд нь очиж хийж байгаа билээ. Гэт ингээд нарийн мэдээлэл байхгүйгээр ингээд шууд харлуулах техник рүү орцсон л доо. Тэгээд одоо цаад тэр нарийн учрыг бид нар ч бас мэдэхгүй. Гэхдээ одоо ингээд би бол энэ амбиц нь бол зөв байсан гэж боддог. Тий. Тэр 20 тэрбум төгрөг гэж ярьж байгаа. 20 тэрбум төгрөг гэж тийм ээ. 20 тэрбум төгрөг. 20 сая доллар тэр юунаас аваад тэр нэг жүжигэн тарсан бэрсэн гээд за тэр бол болохгүй хаа усч гэж тийм. Тэгвэл тэр одоо манай ээлжүүлэх хөтөлбөрөөс бол тийм их мөнгө гараагүй шүү дээ. Тэр чинь Монгол улсын сурчлага өөр зардлаасаа гарч байгаа. Тэгээд 6 сая өнгөрсөн одоо 2 уржигдаар бид нар ээлжүүлэх хөгжүүлэлтийн тороон дээр их хурлын гишүүдэд салбарын танилцуулгыг манай ундрам сайд хийсэн. Тэгэхэд манайх 720 сая долларын одоо орлогыг Монгол улсын эдийн засагт орууллаа гэж байна. Та тэгээ бодоод 720 сая долларыг Монгол улсын эдийн засагт оруулахын тулд бид нар дор хаяж 72 сая доллар уг нь төлөвлөх ёстой үстэй тий. Гэтэл тэр 72-ыг чинь бараг 10% нь ч хүрэхгүй. Тэгээд жил болгон энэ дээр ямар ч мөнгө тавихгүй байж жуулчнаас үгүр өгөөж олон жуулчдыг Монгол руу аялуулна. Тэгээ энэ агаарын тээврээ орлоготой байлгана гэж ярьж бас болохгүй л ахaltaа. Тэгэхээр энэ бол бас одоо шинэ засгийн газрын кабинетийн гишүүдийн хувьд бас нэг эдийн засгийн үр өгөөж талаас нь жоохон нарийн судлаад өгчөөсэй л гэж бодоод байгаа. Тэр та сая тэр нөө мэдээлэл өглөө гэж ярьлаа. Их хурл дээр тийм аял жуулчлалын одоо бүлгэм юу гэдэг юм те тийм байд юм уу те? Эдийн засгийн байнгын орооны дэргэд 6 өний бүрэлдэхүүнд гишүүний бүрэлдэхүүнтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ тороо байгаа. За. Тэгээд тэр танаа мэдээллийг яаж хүлээж авав? Сая анхны одоо мэдээллийг авсан. За тэгээд их хурлаар оруулж хилцүүлэх одоо хууль тогтоомж дүрм журмын шинжилэл дээр та бүхнээс санал байна уу гэсэн. Тэгээ яам ихний танилцуулга хийсэн. Одоо эх 7 хоногийн 2 өдөр хувийн хвшил хийнэ. Тэгэхээр хувийн хвшил талаасаа бид тэд нөгөө тулгамдж байгаа асуудлуудаа ярина. Болж тийм байна.
За тэгээ бас нэг сайхан мэдээ танай сайт дээр байна лээ. Америкийн төрийн департаментаас одоо Монгол улсыг аялахад хамаагүй биш хамгийн аюулгүй улсуудын жагсаалтанд оруулсан гэд. Тэр бол одоо маш том дохио шүү. Тийм ээ, аялал жуулчил одоо хийхэд гэдэм үү. Тийм. UN туризм барометр гэдэг одоо бас нөгөө дэлхийн аялал жуулчлалын одоо үзүүлэлтүүдийг ингээд хэмжиж идэг. Одоо бас олон улсын нэлээд одоо нэр хүндтэй судалгааны байгууллагуудаас Монгол улс чинь нөгөө эхний шил 20 орны 15-д орсон. За тэгээд дотоодын аялал жуулчлал нь гадагшаа урсах аутбаунд урсгал нь бүр эхнээсээ 2-т орцсон гэдэг юм үзүүлэлтүүдийг үзүүлээд байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө бидэд анхаарлын төвд яг орсон уу ороогүй юу гэдгийг бас нэг тод жишээлтэй. Үнэхээр л орцсон л байна. Тий. Тэгэхээр энийг өөрсдөө манай салбарын нэгдүгээрт энэ үр дүнгээ хүлээн зөвшөөрөөд тэгээ цаашдаа энэ үр дүнгээ яаж хадгалах уу гэдэг дээрээ нэгдэж нийлж ажиллахгүй бол манайхан салбар дотроо өөрсдийнхөө үр дүнг одоо унгаах, буруу тайлбарлах, тий одоо тэрнээс нь шийдвэр гаргаж байгаа нөхдүүд эргэлзэх энэ одоо үйл явцууд ажиглагдаад байна. Тэгэхээр бид нар анхнаасаа салбар саналаа нэгтгээд орлоо гэж хэлсэн юм чинь одоо тэр байр суурин дээрээ илүү байвал бидэд ядаж нөгөө энэ чинь улс оронд маш олон эдийн засгийн салбарууд байж штэ. Тэгэхээр бид нар чинь тэр өрсөлдөөнд ч гэсэн улс дотор явж байгаа штэ. Тэгэхээр аль болохоор одоо төр засгаас зөв шийдвэр гаргахын тулд бол салбар өөрөө дотроо энэ үр дүнгуудыг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л гэж бодож байна. Тий. Энэ аялал жуулчлалын одоо сайлдаа гэж нэрлэдэг. Тэ одоо нөө олж байгаа орлогоосоо гарч байгаа энэ хоёрын зөрөө гэж тийм ээ. Одоо гадны жуулчлалаас олсон мөнгө нь энэ монголчууд өөрсдөө гадаад яваад аялаад байгаа энэ хоёрын зөрөө. За миний мэдж байгаас одоо энэ 24 онд байна уу? Лавл нөгөө асах байсан. 25 онд ямар тоо гарсан бэ? Би тэрийг олж үзээгүй явна. 25 оны одоо нөгөө эцсийн дүнгууд л гарч байгаа. Монгол банкнаас гардаг. Тэгээд сая бид нар үндэсний статистикийн ерөнхий газрынхантай бас энэ асуудлаар яамтай сууж аваад уулзалт хийсэн. За тэгээд тэдний нөгөө нэг нийгэм эдийн засгийн одоо нөгөө юунд нөлөөлж байгаа тоонууд яг аль тоонуудаа хөгжлүүдэд авч байгаа дээр бид нар бас ярьцлага хийсэн. За тэгээд миний анзаарж байгаагаар бол аялал жуулчлалын салбарын нийт орлогыг одоо нөгөө яг хамруулж тооцохгүй байгаа юм байна. За. Жишээлбэл дагаарын дээр орохгүй. 720 гээд дөрөв ярьлаа тий. Тэр чинь Монгол банкнаас гаргасан та хаанаас гаргасан та? Монгол банкнаас гаргасан. Тэрийн энэ засгийн газар нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад байгаа юм те? Ер нь бидэд чинь нөгөө жижиг дунд аж ахуй нэгжүүд бас ихтэй штэ. Тэгээ манайхан чинь нэгдүгээрт одоо 3 жилийн заслах жилийн хүрээнд аж ахуй нэгжийн орлогын албан дотроос бас чөлөөлөгдөж байгаа. Энэ баундууд маань аут баундууд бол чөлөөлөгдөхгүй байгаа. Тэгтээ тэр нөгөө гадагшаа гарсан урсгалыг тэр чигт нь аялал жуулчлалын орлого гээд яг нөгөө саяны манай дээр хийсэн алдаага манай юу өөрсдөө хийж эхэлж байгаа байхгүй. Гаднаас орж ирж байгаа жуулчдаас одоо албан хэрэгээр ирсэн жуулчдаа тоогоо хасч тоолсон энэ бол жуулчин биш мөн гэж маргаж ирсэн. Гадагшаа гарч ирсэн суралцах. Бүгдийг хамруулсан. Эрүүл мэндийн аялал жуулчлал дээр бүгдийг тооцчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нийт дүн нь амар өндөр харагдаад байгаа боловч гадагшаа гарч байгаа мөнгөний дотор задрагаа хийгээд үцхээр одоо Монгол руу эрүүл мэндийн чиглэлээр орж ирж байгаа жуулчдаа манайхан чинь тооцохгүй шүү дээ. Одоо юуны алтан булгаар манай Оросууд аявуух орж ирд юм байна. Бүрээдүүд. За тэд нар дархан сэлэнг хавцаа одоо энэ уламжлалт дэмжлэгээний газруудаар барай засал тэр газруудаар одоо бас аяг үйлчлүүлдэг болцсон гэж. Тэнгүүт манайхан юу гэж хизээ Орос жуулчд манад ирж ирсэн гэдэг байгаа. Гэтэл нөгөөдөл чи ирээд бүр үйлчлэгээ аваад яваад байна тий. Гэтэл эргүүлээд Монгол өөрөө одоо Солонгосын нэг гоо сайхны газар очиод одоо гоо сайхны үйлчлэгээ хийлгэж шít. Тэр мөнгөө болохоор тоолоод байгаа байхгүй. Тэгснээр орж ирснээр тоолохгүй. Тэгэхээр энэ дээр бол би төлбөрийн тэнцэл одоо энэ тэнцэлтээр бас нэлээд одоо зөв ойлголтуудаа утгуудаа цуглуулж авах. Тэр датанууд дээр алийг яг одоо олон улсын стандартаар давар дансны арга гэдрээ хэрэглэхгүй бол энэ тоо буруу гараад байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр тоо буруу гарч ийн гэдэг чинь хөрөнгө оруулагч шийдвэр гаргахгүй гэсэн үг. Тийм байна. Нөгөө хөрөнгө оруулагч нь яг зөв тоон дээр ирэхийг хүсдэг шүү дээ тий. Тэгэхээр бид нар бас тоон дээрээ жоох асуудалтай байгаа нь үнэн. Тэгээ сая энийг бол ер нь
цаашдаа энэ 26 оныхыг ядаж зөв гаргачих юмсан дөрөв талаас нь ядаж тоогоо нийлүүлээ зөв явъя гэсэн юм яг тоо нь бол одоо эцэслэгтэй байгаа мэт мөнгөний тоо тий. 2 жил тутамд Монгол банк чинь нэг судалгаа хийдэг байхгүй. Тэгээ бид нэр энэ жил тэр судалгааг нь хийгээд өгч өчөөгээд бас хүсэл тавиулаа. Нэг жуулчнаас олж байгаа орлого гэдэг юмыг одоо энэ Монгол банкны нэг аргачлал байдаг. Тэгээ хуучин тийм байсан. Тэр одоо яг ямар аргачлал вэ? Зүгээр би хувийнхээ хувьд харахад надад бол жоохон дутагдaltaй санагддгийн тэр. Тэр одоо юу голыг авч үзчихье. Одоо $1650 гэд миний хамгийн сүүлийн харж яснаар нэг жуулчнаас $1650 одоо орлого олдог гэж байгаа. Тэгээд яг хуу нэг дэвшилттэй санал гаргасан нь Европын жуулчид бол тур оператор зохион байгуулалтын аялалдаа илүү мөнгө төлөөд худалдаа авалт бага хийдэг гэсэн юу гаргасан. За тэр бол үнэн тий. Говь ороод нэг цамцал авдаг тий. Гэтэл Азийн жуулчид одоо бид тэдний ад үзээд байгаа. Нөгөө та нар солонгосчууд оруулж ирээд хямдхан жуулчид оруулж ирээд тэр чин тэрэлжид очиод нэг солонгос эзэнтэй газар буучаад буцаад солонгос сонгоцоор нисчлээгээд байгаа жуулчид чинь худалдаа авалт нь өндөр. Одоо хятад солонгос япон жуулчид бол өнөөдөр Тайван Хонконг гэдэр бол ерөөсөө нийт ноолуурын борлуулалтыг бол дийлэнхийн бүрдүүлж байна. Тэгээд ингээд харахаар бид нөгөө орлогоо яг аль утгаа зөв авч хэрэглэх үү гэдэг дээр одоо хүртэл санал нийлээгүй нэгдсэн нэг юм юунд тогтолцоонд орж тоогоо ярихгүй байна л гэсэн. Харин тийм байна тий. Тэгэхээр одоо ингээд жишээлбэл ноолуур чинь борлуулалтын орлого өндөр байгаа тул одоо байгаа учраас тэр чинь монголчууд аваад байгаа биш шүү дээ. Яг Монголд ирсэн гадных нь л аваад байгаа гэсэн. Тий. За дараагийн асуудал энэ өвлийн аялал жуулчлал. За энийг мөн ч олон жил ярьж байна. За одоо энэ 840 хэдэн мянган жуулчдаас маань одоо хэдэн бид нэр өвлийн улиралд авбаа. Тэ энэ тоо чухал байна. 850 мянган жуулчнаас бид хэд нэг 250 орчим мянган жуулчныг завсрын саруудад авч байна. Одоо 1 2 3 4 тэгээд 11 12. Наач тэгвэл айгүй мундаг тоо шүү. Тий, ер нь бол тий айгүй сайн авдаг болчиход байгаа. Сая бид нар эхний 3 сарын байдлаар за яг хуу ковидын дараа байсан байж магадгүй. Гэхдээ л бас тодорхой хэмжээнд жуулчны тоо сэрэгцсэн байхад нэг сард 8,000 жуулч ирсэн бол сая 30 мянган жуулч ирсэн. Тэгэхээр өсөлт нь өвлийн эхний 3 сарын улирал дээр 34% таа. Тэгэхээр эхний 3 сар ирдэг болсон байгаа. Тийм шүү дээ. Тий. 3.1 гэдэг чинь айгүй том тоо шүү нэрээ. Тий. Тий. Тэгээд 4 удирлын аялал жуулчлал бас ямар өчнчүүл үйлчлээ. Тэгэхээр нөгөө онгоц чинь за. Тий. Хүнээ дүргэлтэй байлгамаар байна. Хоёрдугаар бид нар нөгөө үйл ажилтдаг жуулчны баазуудад бас ингээд хүн ирээд тахаар чинь ихтгэл үнэмшил төрж шít нэ ажлаа. Одоо та сайн мэддэг бол манай хөвсгөлийн тойлогт бол ингээд жилийн 4 улирал ажилладаг болчихлоо шүү. Хуучин бол бид нар өвөл ингээд төр операторууд нь ч гэсэн өвөл шууд ингээд бүх юм хаадаг байсан шүү. Одоо бол тийм биш болцсон. Тэрэлжийн нэг 2 3 хүн бааз ажиллуулдаг гэсэн бол одоо энэ аймагуд дээр байгаа бас энэ жижиг бутик хотелүүд бас их нөлөөлөд байна. Одоо ар хангаа, үр хангаа, хар хорин Хэтэйхэн буудлууд болцохоор чинь бид жишээлбэл Улаанбаатараас хар орой авчичлаа. Тэнд байгаа үйл ажиллаж байгаа ганц 2 бааз байна. Дээр нь энэ нөгөө дулаан бааз хотел байхаар чинь бид нар тэндээсээ задарсан аялал хийгээд шүү дээ. Нэг өдөр яваад айлд очиод морь унаад ирж гин, нэг өдөр яваад Эрдэнэ 100 үзүүлээд ирчихэж гин, замаараа элсэн цэцэрхээ оруулаад тэмээ үзүүлчихэж гин тий. Тэрэлж бол одоо ингээ байнгын ажиллагаатай болчлоо. Тэгэхээр тэрэлж рүү бид хэд аваачаад ингээд жуулчтай явуулаад тахад бол 4 улирал. Хоёрдоорт нөгөө нэг энэ дээр яг богино шийдвэр гаргадаг нөгөө амралтын өдрүүдээр аялдаг зан төлөвтэй Солонгос, Хятад, Япон 3 маань нөлөөлөд байгаа байхгүй. Тийм. Европуудаас бол яг хөө мэдээж одоо өвлийн активитет дээр илүү бас ирдэг болчиж цан чаргаар гулгах. За тэгээд нөгөө мөсний заасчлал тий ангийн аялал
өдөр чинь бас нэлээд одоо жин дарж эхэлж байна. Тэгэхээр ер нь олон улсын үзэсгэлэнд явахдаа би тэд ер нь бараг 100-аас сурчлахаа болсон шүү дээ. Эсвэл дан өвлийн Солонгос зах зээлийн салбар холбооныхан бол шууд өвлийн аялаар бүх юмаа хийж байгаа шүү дээ. Болж байна. Тийм. За энэ тусгай хамгаалалттай газрууд гэж байдаг их олон газар. За тэгээд миний мэдхээс л дандаа энэ аялал жуулчлалын салбарын тусгай хамгаалалттай газрын захиргаа гэдэг юм уу энэ хоёр мөнгөний одоо ийм за одоо хэрүүл зодон гэх нь бай гэхэд одоо талхилцаантойч гэдэг юм одоо байдаг байсан. Энэ одоо ямар байна? Энэ нэг хууль муулинд нэг өөрчлөлт оруулаад энэ төр нэг засах янзлах юм яригдчихсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль одоо яг их хурлаар орох гэж байгаа. За. Ажлын хэсэг байгуулагдсан. Гэхдээ сүүлийн маш олон жил яг энэ хуулийн дээр яваад байна шүү. Шинжилтээр миний мэдхийн бараг 2 жил гарсан болчихлоо шүү дээ. Энэ хууль нь ингээл яваал байдаг. Тэгээд бид нар бас тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийнхаа эрх ашигыг хамгаалах үүднээс одоо нөгөө газрын гэрчлэгийг одоо 5 жилээр сонгоод байгаа шүү дээ. Тэрийг бидэд нэг жоохон 10-15 жил болгооч. Хөрөнгө оруулсан хүн 50 байх хэрэгтэй шүү дээ. Хөрөнгө оруулсан хүн 50 байх хэрэгтэй байна гэдэг талаасаа ярьж байгаа. Хоёрдугаарт бидний ярьж байгаа бас нэг үнцэг юу гэхээр нэгэнт энэ хууль батлагдахаас өмнө баригдсан баазууд байгаа шүү дээ. Яг нөгөө юуны ирэг дээр тий нуурын ирэг дээр эсвэл ойн сан бүхий газар баригдсан жуулчны баазуудад одоо гэрчлэгийг сонгож өгөхгүй байхаас илүүтэй ногоон технологи нөгөө ус бохирдлыг нь одоо байгаль орчин дээлтэй технологи ашиглах юм бол газрын гэрчлэгийг нь хурдан сонгодог энэ систем рүү энэ хоёр дээр л бид эдийн үнцэг байгаа. За тэгээд дээр нь сая манай аялал жуулчлалын тухай хуулийн бас нэг одоо шинэ нэр томьёо байгаа шүү дээ. Улсын аялал жуулчлалын бүс. Орон нутгийн аялал жуулчлалын бүс. Тэгэхээр улсын аялал жуулчлалын бүсийг сая засгийн газраар 17 газрыг батлуулж авсан. Тэгэхээр нөгөө дараагийн хөвсгөлийг бий болгохгүй, дараагийн үгийн нүрийг бий болгохгүй, дараагийн буйрыг хэд бөөгнөрлөөсөн сэргийлсэн улсын аялал жуулчлалын бүсийг одоо тогтоож авахгүй бол тэр чинь ингээ аймаг орон нутгийн мэдлэлд очичхороо бас ингээд замбраагүй газар олголт өгчдөг. Замбраагүй газар олголтыг нь улс дахиж ирэхээр энэ бол улсын мэдлэг шүү. Энэ бол одоо орон нутгийн шүү гэдэг нь ингээ ойрлцсон юм уу те. Тэгээ нэг 17 чинь манай хамгийн үзэсгэлэнтэй газрууд байгаа шүү дээ. Баян үлгийн, Хотон, Хурган. Тэр улсын газар бол орон нутаг бол газар өгөхгүй юм байна. Тий. За. Тэгж улсаараа тий. Тэгэхээр улсын аялал жуулчлалын бүс болгож байгаагийн давуу тал нь юу гэхээр дэд бүтцийг улс юм. За. Тэгэхээр нөгөө нэг хөрөнгө оруулагч чинь тийш зам тавьж чадахгүй тий. Өөрөө цахилгаан татах чадахгүй тий ч бүх асуудал. Тэгэхээр нөгөө нэг одоо ингэж нөгөө газруудыг уул нь бол энэ дээр 60 хэдэн цэг байгаа юм. Газар байгаа. Тэгээд эхний ээлжинд ямар ч байсан 17 дээр энэ чинь улсын өөрийнх нь бас нэг хүч гэж байна шүү дээ тий нөөц нь бас арай 60 эд дээр хүрэхгүй бах. Гэхдээ энэ 17-гоо зөв эхлүүлчихвэл тэгээд тэзүү өдрөн зарим газруудаар эхэлж байгаа юм байлээ. За тэгээд тэрэн дээр бид одоо алдахгүй явъя л гэсэн юм бодлогыг ямар ч байсан хуулинд суулгасан. Тэгээд тэрийг явуулж байна. Тэхийн тулд одоо энэ хөнгөлөлтөө зээлийг гаргаж байна. За тэгээд бизнес эрхлэгчдийг одоо бас ковидын дараа хамгийн их илмэгдсэн гэдгээр нь татвараас чөлөөлсөн одоо хөнгөлөлтөө зээл үйлчилгээнийх рүү орж ирж байна. Тур операторууд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх 26 оны. Хэдэн жил чөлөөлөх? 3 жил чөлөөлөх. За одоо 26 оны 12 сарын 31-нд дуусна. Тийм. Тэгэхээр энэ мэт асуудлууд бол ямар ч байсан аялал жуулчлалын салбарт хуучин бол ингээд нэг юм үл мэддэг байсан бол одоо ингээд ямар ч байсан гарч ирээд асуудлууд шийдэгдээд л идэг болчлоо. Тийм байна. За ингээд сая жуулчин ухаар боллоо гэдэг чинь энэ манай нөгөө энэ буудлал одоо юуны ордны хөрөлцөө байна уу? Хөрхөө тэрийг даахаар байна уу? Сая нөгөө 850 дээр яаж харагдав юм? Хөнгөлөлтөө зээл дээр нэг юм асуудлаас яригдаад байгаа. Зөвхөн зочид буудал жуушны баазуудад өглөө гэд ингээд бухимдаад илээ манай салбарынхан тур операторууд гол нь ш. Тэгэхээр бид нар бас одоо аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд чинь ямар нэгэн татварын хөнгөлөлтөнд байхгүй байхгүй нөт төлдөг, нийслэлийн татвар төлдөг тий. Тэгээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа төлдөг.
Тэгэхээр энэ төр чинь ингээд нэгдүгээр цахилгаан дулааны үн нэмэгдсэн, шатхууны үн нэмэгдсэн, өргөн хэрэглээний барааны үн нэмэгдсэн. Энэ нөхцөлд бид нар энэ хүмүүсийг орны тоогоо нэмэгдүүл гэж одоо шахах ч юм уу, бодлого явах гэхээр бас хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр хөнгөлөлтөд зээл өгж байгаа энэ байрших хэрэгслүүдэд илүү өгöd байгаа нь бол орны тоогоо нэмэгдүүлээч. Орны тоог нэмэгдүүлэх гэхээр одоо COP17 8 сарын 17-нд болчихж шүү дээ, тий. Тэгэхээр бараг 20 тоног болох юм уу хайш юм байж. 12 тоног болно. Тэгэхээр бид нар Улаанбаатар хотод нэг дор 10,000 жуулчин үлээ авахар байхгүй. За тэгээд нэг тэр хэмжээний олон улсын зочдыг хүлээж авах нэг 4,000 орчим орны ингээл сайн шигшүүл 2,000 болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар Монголд ингээд маш олон том спорт ивентүүд, олон улсын хурал зөвлөгөөн энэ хийх гэдэг байгаагийн гол шалтгаан ч нөгөө MICE туризм тий хурал зөвлөгөөний аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг чинь нэг дор ингэж 2-3 мянгаар нь авчрах гэхээр бид нарт байрших үйлчлэг авахгүй болчихлоо. Тэгэхээр энийг зориулж одоо нэгдүгээрт хөнгөлөлтөө зээлийг тэднэрлүү илүү чиглүүлсэн. Хоёрдугаарт үйлчлэгээний чанарыг сайжруулахгүй бол бид нар хүн авчирч ирээд 850,000 жуулчин ирээд 850,000 муу сэтгэлдэлтэй явмааргүй байхгүй. Тэгэхээр энэ дээр чинь нөгөө нэг үйлчлэгээ хийж байгаа хүмүүстэй дэмжлэг болохгүй бол болохгүй байгаа. За тэгээд 12 жилээс дээш насжилттай автомашиныг одоо автоврын тухай хууль дүрм журмуудад хоригдсан шүү дээ. Бид нар одоо ингэ 4 жил ашиглахыг. Тэгэхээр бид нар бас жуулчин тээврийн үйлчлэгээ эрхэлж байгаа газруудад энийгээ 3 хүртэлх машиныг одоо 12 нөгөө нэг стандартад нийцсэн машиныг оруулж ирэхийг хөнгөлөлтөө зээлийг олгож байгаа. Тэгэхээр ингээд зам дагуух нөгөө ариун цэврийн байгууламж ч одоо Монгол ингээл аялал жуулчлал ярингуут 0 гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр одоо зам дагуух ариун цэврийн байгууламж эрхэлдэг 30 гаруй аж ахуй нэгж тэгээ нийтдээ 60 гаруй цагийг бас батлуулсан. Тэгэхээр чин тэр газрууд одоо хөрөнгө оруулаад зээлээ аваад 0 барих гэхээр чин манай тур операторууд та нар ингээд биднэрт төгсөнгөө гэдэг ингээд бас дундуур нь ирж ирээд байгаа байхгүй. Тэгээ энэ 6 жилийн хугацаанд 2 их найдын зээл чинь одоо эхний жил нь ядаж байрших accommodation энэ 0 шийдэж ах дараа жил нь тур оператор хийцээ хийсэн зээл юм. Одоо эхлэх гээл уншаад байгаа. Эхлээгчгүй байгаа юм байна. Эхлэж байгаа. Тэгээд 6 жил 6% гэдэг чинь бол бас салбарт боломжийн зээл. Тийм биш тий. Тэгээ өөрөө сая тэр COP17-г дурдлаа би бас асууя гэж бодож ирсэн. Энэ аялал жуулчлалынхаа салбартаа өрсөлдөд манай төр ингээд яг энэ эд аялал жуулчлалын үеэр ингээд нэг юм том арга хэмжээ зохиодог байхгүй юу? Одоо урд нь ч гэсэн бас тэгж ил байсан. Тэгэл энийг айгүй олон удаа хэлэх юм. Та нар одоо энэ аялал жуулчлалын бус зөвлөлд наадуулаа хийж явах тий хийгээч тийм ээ. Бид нэр энэ чинь тэр 8 сар ч одоо өчнөө жуулчны захиалга энэ төр одоо цуцлагдж байгаа үйлгүүд энэс чинь болж. Тэгээ энийг одоо энэ төр зассан маань хизээ яаж ойлгох юм бол гэдэг дээр би гайхаад байдгийг. Уг засгийн газрын тогтоол өгдөж 5-аас 10 сар хүртэл одоо тий олон улсын хурал зөвлөгөөний зохион байгуулалтыг гэдэг. Тэгээд тэрийг нэгдүгürt мөрдөхгүй байна. Хоёрдугаарт бид нар бас энэ талаар байнга л хэлдэг. Тэгээд COP17-гийн хувьд бол нөгөө UN бол тий нэгдсэн үндэсний байгууллага өөрөө нөгөө товоо гаргадаг, олон жилийн өмнө гаргадаг гэсэн учраас манайхан бас нөлөөлж чадаагүй юм шиг байлээ. Тийм. Тэгэхээр COP17 дээр бол одоо яалтчгүй л ингээд орцсон. Харин бид нар COP17-гийн одоо ирж байгаа тэр зочдыг харин жинхэнэ ашиглах эрх нь бид ганц соног сунгаад тийм ээ. Тэр чинь Монголд болно гэхээр за нэгэнт Монголыг айгүй хол нэг удаа очиж үзнэ гэж боддог улсуудын хувьд энийг далимдуулаад гэр бүлээ аваад ирэх, найз нөхдөөрөө явах, аяллах гэсэн хүсэлтүүд дээр нь бид эдийг илүү боломж олгож ашиглаач гэсэн. Тэгээд бид нар одоо COP17-гийн үндсэн сайтн дээр Монголын аяллийн хөтөлбөрүүдийг тавих гэж байна. Тийм. За тэгээд яг нөгөө хурал болж явах үеэр одоо ингээд 2-3 мянган гадныхан нэг дор бөөгнөрөөд ингээд байж байгаа үед нь бид нар нөгөө шууд аяллийн борлуулалтуудыг бас идэвхжүүлэе гэж байгаа. За та ингээд те энэ визээ сунгаад зарим визгүй орнуудад бол тий манай энэ аяллийн хөтөлбөрийг санал болгооч ингэж гэдэг. Тэгээ аяллийн компаниудаас бид аяллийн хөтөлбөрүүдээ аваад ингээд нэгтгэжил. Тий яг тэр үедээ бол жоо хоцрогдсон байх юм болов уу гэж би санаа зовж байна л да. Яг тэгэхээр тэр хүмүүс чинь эрх буцах хүлээтэй авцсан байгаа учраас. Тийм учраас тэрнээс нь өмнө одоо яадгийн
Тэнд оролцож байгаа улсуудын нэр ус тэр контактын одоо энэ засгийн газараас аваад ч юм уу урьдчилж тэр юмудаа бид нар тэднийг идэвхжүүл гэсэн баа. Тэгээ би тэд ямар ч байсан энэ дээр нэлээд амжилттай ажиллана л гэж тооцоолж байна. Тийм байна. За та бүхэн цаг дуусахад 2-3 минут байна. Энэ сүүлийн үгийг танд үлдээ. Одоо магадгүй миний асууг өгөө таны хэлэх гэсэн тийм санаа одоо үлдсэн байж магадгүй маа. За тэгээд аялал жуулчлалын салбарын бол одоо бас ингээд нэгдсэн одоо бодлого боловсруулаад тэрийг төр засагт ингээд уламжлал болгож хүргэдэг болсноороо бид нар аягүй олон асуудлыг шийддэг болж байна. Тэгэхээр манай салбарын бизнес эрхлэгч нар одоо энэ жил үйлчилгээнийхээ чанар дээр илүү сэтгэл гаргаж ажиллаад одоо энэ төр засаг хөнгөлтэй зээлээ олгож байна. Одоо агарын тээврийг либералчилж өгсөн, визгүй болгож өгсөн энэ бодлогын хариуд бас бид нар бас хичээх хэрэгтэй. Тэгэхээр бас хоорондоо эв нэгдэлтэй. За тэгээд салбараас одоо боловсруулж байгаа стандарт одоо энэ зүйлүүдийг хангахын төлөө бас нэг хичээл зүтгэлтэй ажиллаач гэж бас мэргэжлийн байгууллагын хүний хувьд хэлмээр байдаг. За тэгээд дээр нь одоо бид нар тулгамдж байгаа маш олон асуудлуудыг энэ олон яамны одоо энэ өнцгүүдийг нийлүүлж байгаа шийдвэр гаргуулах бол бас цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр энийг бас ойлгож хүлээцтэй хандах. За тэгээд үзэл бодлоо илэрхийлэхдээ бас одоо аль болохоор бизнес эрхлэгч хүний нүдээр одоо ханддаг байв. Шийдэл яриач тий. Тэгэхгүй ингээд бид нэг юугаа тойрч хэрэлдээд ямар ч одоо зүгээр шүүмжлээд байхаар чинь ямар ч ажил урагшлахгүй. Тэгээ хоёрдугаар бас энэний төлөө ажиллаж байгаа хүмүүст бас их урам зориг өгмөр байна. Тэ чи нуруу бас хугарна шүү дээ хүмүүсээ тэ зүг зүгээр хийж байгаад ингээд хавдц сэрдэгтэй дөрмжлөлөө ингээд байхаар бас манай салбарын яамч маш их хичээж байна. Одоо иргэний байгууллагууд хичээж байна, мэргэжлийн холбоотууд хичээж байна. Тэгэхээр ер нь хичээл зүтгэлтэй байгаа, эв нэгдэлтэй байгаа салбар л өөрөө бас амжилтанд хүрдэг. Тэгэхээр эдийн засгийн тэргүүлэх салбар болох тэр амбиц хэдүүлээ тавьсаар л бай. Тэгээд маш олон бизнесүүдийн 6 жилийн дараа хөл дээрээ тогтож Монгол улс бас аялал жуулчлалын салбар нэм онцлог гэдэг нь дэлхийд танигдсан тийм улс болоосай л гэж зорж ажиллаж байна да. За баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээж авч энэ салбарынхаа одоо өнөөгийн байдал ямар зорилтууд тулгараад байгаа, яаж биелүүлэх гэж байгаа энэ талаар одоо дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай холбооны ажилд амжилт хүсье. Аялал жуулчлалын салбарын бүх бизнес эрхлэгчтэй бас одоо ажлын амжилтыг хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.